Заавал самдан юу гэж вэ? 4 мөч, 5 хуруугаан гинүү. 4 том, 5 баг. Бүгд 9 юм бүгэр билэг барьжээ. Яг хийшүү. Үгэн дотор үхэр дотор биваа гэж. Утга задлан ухаж ойлгоос хутгам хурц ухаан орчин. Би одоогч өгүүлтэн бидэнд хэн юу гэж захив? Энэ бүхний хариу долгион их дэлхийн радио 107. Үгэн доторх үгс. Үгэн доторх үгс. Бат эрдний бат хоёр. Бурхан аваад үг хийхдээ төгс төгөлдөг гэдэг юм аа. Нохойг төгс төгөлдөг гэж. Эсвэл тэр улам боловсролтой нохой болно гэж ойлгохгүй юм. Гахаад аваад гадаад гарахгүй нохойд аваад ном уншихгүй гэж. Эцэг давах болцоогүй төгс хийцэн дохгүй юм юм. Хүнийг бол шууд дутуу хийчих. Хүн бол өөрөө нийгмийнхээ дунд явсаар өөрөө хүн болоод ингээд хэрвээ тэр хөгждөг бол дэшиг ээштэйшиг болчих юм ингээд хөгжөөл юм. Тэгэхээр хүн дээр дутуу хийчих. Хүүхэд гараад хүн болохын тулд 20 жил хэрэгтэй байж. Ямар амтан зурцгаа 20 жил хийжсэн юм бэ? Өссөн үсээгүй хүмүүр хүний олонхын үзмжээр сайн муу, сайхан муухай гэж ялган ангилагдж ирсэн. Тэр бүх байж болох төлөв байдлын аль нэгэнд нь багтаж, улмаар тэрхүү өөртөө нэгэнд наачсан өнгө төрхийг өөрчлөгдөхийн аргагүй мэт тогтоож эсвэл тодруулж хөдгөрүүлж магадгүй хүсэж чадвал өөр дүрд шилжих боломжтой хоёр туйлтай юм шиг хорвоо дээр энэ нэгэрхэн нүгэл уянтаач нүүдэл судлаараа төрийн шагнал хүртэж бас балархааргүй хөгжснийхээ үр дүнд Баабур нэрээрээ Монголд алдаршихаар барахгүй манай улсын 20 дугаар зууны манлай нийтлэлж цол тэмдгийг албан ёсоор зүүж магнит улс төрчийн байр суурийг зүй ёсоор нь эзэлжээ. Тэгэхээр дээр хэлсэн нэг өгүүлбэрээс нь бурхныг нь хасаад бусдыг нь үлдээгээд үзэхээр тэнд хүний хөгжих боломж ба амьтны бойж хууль зэрэгцэн оршин буй дундаас эрхэм сонсогч та нэгийг дунгааж хоёр биш юм хэд ганцыг бодоо байлгүй. Ингээд эхлэл яриагаа дуусгаж энэ эрхэм номондоо биш үгэндээ хүмүүст хандан юу гэж өгүүлв гэдэгт амьд явах цаг хугацаанаас 10 гармыг зарцуулах боломжтой байгаа сонсогч бүрийг чихээ нааш нь чимээг цааш нь гэх байна. Хорна хайрах хүнд байх гэж байна. Маш өндөр ухамсар шаар. Тэгжээж уусаад хүн артаа тусах нөхөс савсанаас алчнаа тэгээд хорна хайрлаж байгаад таарсахаа бүдэг тийс зохиол гэдэг ямар юм бэ юм байх юм. Ямар юу юм бэ? Тэр учраас хомч байна гэдэг нь хүнд ухамсартай байна. Өмнөг бол бас бэвэс нь холоос гарч чаддаг байна гэх. Өнөөдөр тохон өнгөсөн зөв тодорхойлж чаддаг байна гэсэн үг болохоос бас өчтөр үйлдэл гэхгүй төвчлөлтэй юм гэсэн юм шиг тийм. Юуны учир Баабар ингэж өгүүлсэнийг бүрэн дүрэн ойлгохын тулд та бид эхлээд дээрх өгүүлбэрүүд дотроос бие даасан утга өгөхий 3 үгнийх нь гол санаа үн цэнийг санаанд нь хүртэл биш юм аа гэхэд санаж байгаад нэг бодож үзээд ямар нэг дүгнэлтэнд хүрсэн байх хэрэгтэй болов. Тэгэхээр сонгож анхаарах үгс нь миний бодлоор эх орон, хайр, ухамсар гэсэн 3 орой шигтгэж байх шиг. Эх орон гэхээр хэн бүхний толгойд юун дөрөнд миний төрсөн улс, нутаг дэвсгэр, магадгүй хэсэг газрын уул ус, уур амьсгал, хэл соёл хэрэглээтэйгээ орж ирнэ баг. Энэ бол өнцөг буюу гүйхэн ойлголт гэж зарим хүмүүс үзнэ. Би ч мөн тэдэнтэй санал нийлнэ. Учир гэвээс энэ үгийг хэлэх хэрэгтэй төрсэн хүн гэдэг тодруулан хэлбэл эх орон минь гэж итгэлтэйгээр хэлэх бүрэн боломжтой хүн гэдэг. Гэртээ харих замтай, гэрээсээ гарах хаалгатай. Нэг үгээр өөрийн гэсэн орон байр өмгөлж хамгаалах эцэг их. Өсч хүмүүцсэн орчин соёлыг нь хайрлан дээдлсэн хууль цаацтай. Өөрөө бүтээгээгүйч өвөг дээдсээс нь үлдээсэн хэл бичиг хэрэглээ бүхнийг нь харамлан хамгаалах төр засагтай хүнийг хэлэх юм. Ийм учраас эх оронтой хүний эрх, эрхчлөг,
хүний газрын хүн хөндгөөс юм байдаг юм. Бичил загвар дээр жишээд үзсэн ч гэртээ хүн гэртээ зочин өрдөг бол гэргүй хүн өхөн өгтлээ хизээш хөөгдөж мэдэх мөнхийн зочин явсаар дуусах тавилантай. Харин та бид энэ нарийн нандин бас өргөн сар хүрээтэй хувь заяаны ойлголтыг зөвхөн ойлгох биш. Түүнээс ч илүүтэйгээр буюу хүсэл дүүрэн зүрх сэтгэлийнхээ орон зайд зөвхөн эх орондоо зориулсан хэсэг зай чулуу гаргаад болж өгвөл би сэтгэлдээ шингээж гэмээр сая нэг эргэн баабрын хилээд байгаа тэрхүү өндөр ухамсарын өрөө үндэс гэгч зүйл таны амьдралын түүхэнд соёолж эхлэх болов уу? Тэгэхээр 3 дахь үг юу? Хайрлах гэсэн утга нь нэгд суулгасан тэр ухамсарын үрэгтэй усалсаар эцэстээ эх орон чимэх эрхэм нандин гол том мод урах учиртай юм шиг. Энэ бүх нөхцөлийг ухаан бодол санаа сэтгэлдээ бий болгосон иргэний аливааг харах үнцэг, аливаад хандах хандлагад өмнөхөөс нь илүү өргөн соёл сууж өөрийн эрэхгүй гэгэрдэг гэдэгт та итгэж болох юм шүү. Чухам юуны учир ямар сайхан зүйлийг олж харсан болоо тэр нэгэн хүн тэгтлээ өөрчлөгдөн гэж хэн нэг нь асууж мэдэх. Тэгвэл хэлий тэр хүн нэг л зүйлийг ойлгосон. Би бол эх орныхоо нүүрцээрээ илч төлөөлөл. Харин эх орн миний нэрийн үндэс угсаа гарал удам судар буюу бусдад үнэлэгдэх анхны болоод арилжгүй сэтгэлдэл. Нэгэнт энэ зэгт хүрсэн иргэн хүн нэгдүгээрт өөрийнхөө төлөө эх орноо хайрлана. Хоёрт эх орныхоо төлөө өөрийгөө хайрлана. Өөртөө хайртай хүний сайхан нь юу вэ гэвэл тэр хизээч бусдад муухай харагдахыг хүсэхгүй. Бас бусдыг хүндэлж байж хүндлүүлнэ гэсэн батлаад байх шаардлагагүй бичигдээгүй хуулийг зөрчихийг хүсэхгүй. Ингэж л хоёр талдаа шууд хамааралтай оршин байж хүн шиг хүний замд орно гэсэн хөдөлшгүй зарчмыг дагах хэрэгтэйг ойлгож гэмээр. Иргэн та сая нэг өөрийгөө эх оронч гэдэгтээ итгэлтэй байх нь зохиох болов. Ийм төвшин төлөвшөөгүй байж өөрийгөө эх оронч гэвэл тэр хүн зүгээр л нэг үгүйсэн хол зөрүүтэй үүрэг хариуцлага гэчийг огтхонч ойлгоогүй хэ улмаас тэнэглэлээ олж харах нүдгүй сохроос хөрцгүй. Яалтчгүй энэ газар төрсөн үнэнтүүдий эх орныхоо ичхүүрл байх болов. Эцэст нь тоомлоод хэлэхэд гэрчнийх орн харьхун танаа зоч. Тиймээс иргэн та ирсэн гिचнэ Монгол хүн уужуу сэтгэлээр угтаж үдээд ирээд буцах зочин чинь гэртээ хараад элэг нэг бидний чинь тухайн үед таны байсан байдлаар ярих юм шүү гэдгийг санаж авахыг хүсье. Энэ бичиж яхад баримт аюулх чухал. Хэрвээ тэр баримт байхгүй бол тиймээ мохон хүн нэг зүйлссэн гүтгэсэн яасан тийм бодол шүү дээ. Энэ гүтгэх юм муухай шүү. Энэ шиг заваа юм байхгүй. Надад хамгийн хатгын зүйл багсаа гэдэг. Энэ тийм санаанд угаатаа гүтгэсэн юм заавал уучлах хэрэгтэй. Тэмээ шулуухан болоод хатуухан хэлэхэд гүтгэлэг гэдэг их баг хамаагүй. Ихэнх тохиолдолд хохирогчгүй мэтэрнэ сэтгэл зүйн цэцгүй аллах юм. Яагаад аллах гэж хэн нэг хүн асуух л баг. Тэгвэл харин хүн гэдэг сэтгэлийн амтан болоод ч төрөв. Эзэж бодож байгаагүй муу муухайгаар бусдад төсөөлөгдөж амьдрах нь бүхэл нэг өдрийг тэс ч өнгөрөөнө гэдэг өөрийнх нь хувьд атхан багтах үз хөнгөн чин татах зүрхнээс аврах том бол харж чулуу дүүжилчгээд явж өгөө мэт. Тийм л хүн цаг мөчийг туулж өнгөрөөдөгт орших ажээ. Үүнээсээ дан ганц энэ нэг шүүхийн өмнө очтол хэлмэгдүүлэх тухай биш. Харин өдөр тутамд хүмүүсийн хооронд бие биенээ ямар ч чимээ анар гаргалгүйгээр маш хүндэр буюу удаанаас удаан хугацаанд аних шарахыг биед нь биш зүрхэнд нь үсгэх явдал хаа нэгтээ болж байдаг тухай болохыг анзаарсан болов. Тэгэхээр гүтгэлэг нь санаатай болоо санаандгүй гэсэн үндсэн хоёр хэлбэрээр бий болж байхаагаад үүний цаана хэний хинч байж болох магадгүй хамгийн өргөн цар хүрэг хамарсан болоод төгөөмөл хэрнээ гол төлөв хэрэгсэлгүй өнгөрөөдөг гэмтэрх юм. Зарим тохиолдолд хохирогч нь хохирснаа мэдлгүй явсаар шархаа хүндрүүлчихснэ хожуудч мэдээд залруулах аргагүй буруугүй буруутан болох нь ч үе. Чухам юу гэх гээд байна вэ гэхээр санаандгүй гүтгэлэг нь санаатаагаасаа илүү сэтгэл талтай юм. Үлдэгдэх хэлбэр нь гэвээс нэг хүн нөгөө хүнээ сайн мэдэхгүй байж өөрийнхөө буруу төсөөллийг тулгах буюу яг л хүзүүнд нь хутга тулгачаад яваад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байх. Үүний нэгэн адил өөрөөс нь асуугаагүй байж өөрийнхөө хариулах. Хэн болохын төлөө хэрхэн тэмцэж явааг нь мэдэхгүй байж үргэлж өнгөрснөөр нь харж дүгнэх гүн үнэн хүсэл сэтгэл рүү ганц өнгөж хараагүй байж гаднаасаа ямар харагдаж байгаагаар нь занааш мөн чанар тэрч бүхэл туулсан зам өссөн орчин өөрөнгөсөн үзэл бодол үйлдэлсэн нүгэл буйныг нь хүртэл өмнөөс нь зурчих тохиолдол бий гэдэгт та итгэв үү? Тэгвэл байдаг учраас л энэ тухай яриад байгаа юм шүү дээ. Тэр
хүн нь магадгүй та өрөөч юм билүү. Юу ч гэсэн нэг цаг гаргаад дотроо тайсан түн бодлоо нэг зэгцлэхэд илүүдэхгүй л болов. Миний ууцгаа хондог жижиг тэгтээ чи миний л байхгүй тийм. Хундаг бол өмч, харин хундагнаас ууж буй нь өмчлөгч. Том жижигэн хувьд гэвэл мэдээж таних гэдэгт хинч маргахгүй танд байгаа зүйлсийг бусдынхтай харьцуулсан тоо хэмжээний баг цаг үү. Гэхдээ энэ хамгийн чухал юм биш. Гол нь таних гэдэгт хамаг утга учир үнцэн нь овших хажээ. Учир нь минийх гээд ам бардам хэлэх зүйлтэй байна гэдэг. Баярхах хийгээд бахархах эсвэл бардамнахч байж болох төлөв шинжийг агуулсан их баг нь хамаагүй илүү дутуугүй амьдарч байна гэдгээ мэдэрч буй илрэл юм уу та. Яг энэ цаг мөчид яг энэ ярианы хүрээнд эд зүйлээс илүүтэй өөрийн чадлаар бүтээж бий болгосон тэр бүх зүйл төлхөө багтаж байгаад тодтгон хэлхэн зөв болов. Тэгэхээр минийх гэдэг утгын хүрээнд таних юм шиг мөртлөө хүнийх болох бүх зүйл орохгүйг нэг бодоод үзэх хэрэгтэй байх. Бас л сонин нөхцөл байдал. Данч тэр болгоны үнэн мөнийг шалгаж тодорхойлох зүй тогтол бүхэл хилээд өгч хүн байхгүй юм да. Юунд ингэтлээ харамсан вэ гэхээр хэн нэг буруудах гэсэндээ биш. Хүн бүр өөрийн хөдөлмөрөөр авч чадсан зүйлдээ сэтгэл хангалуун байж өөрийн гараар бүтээж чадсан зүйлээр байнга биш ч багч болов өөрөөрөө бахархах баримттай шалтгаан бий болгож байгаасаа гэснэх юм. Учир нь хэлэлгүйч хилээд авсан ч хүний юм бидэгт эдийгээр таны гараар илэгдэж таны нэр дээр данстай байх нөхцөл нь хичнээн бүрэлдлээ гэдэг. Цаад мөн чанараараа хизээ таних биш байсан хэврэл байна гэдгийг тухайн хүн мэдэж байгаа хэрнэ бодхоосоо зүгтэж амьдрах нь нэмсгэлийнхээ цаана үргэлж хүнэгтэй байх эмгэнэлтэй үзэгдэл юм шиг. Тиймээс хүн та том жижиг нь хамаагүй бор зүрхээрээ болгож бүтээсэн зүйлтэй өөр хойчтой үйлсээрээ үлдээсэн гэрэл цагаан мөртөө өөрийгөө амьдрч байгаад эргэл зохицуулгүй итгэл төгс арс дээгүр алгах хангалттай гавьяатай тооцож урам зоригтой өргөжлөөрэй. Содоос ярьж байхгүй. Гавьяатыг олон газар явуулаад нэр нь үлдчих баатар хөшөөдөө одоо авчиг. Өчигдөр байцгаа өгсөн усуудынхаа дурсгал дээр байж байгаа бол бүхэл үе үеийн хамгийн их 50 дугаартай өгсөн усуудынхаа дурсгал дээр байна. Тэгээд энэ дэндэл отолог уучлалгууж явах хэрэг бол тэгээд одоо Варшавад Москвад очилдсан энэ чиг зүдэрч байсан тийм юм дурсгал байдаг шүү дээ. Их орныхаа төлөө монголчуудтай байж байгаа гэдэг. Тэгж их уучлалгууж явдгийг гэсэн нэг солонгос ямар гоё бид уучлалгуугаа явж байгаа юм.